ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх шийдлээ бид хэрэгжүүлэхдээ энийг харахгүйгээр, энийг тооцохгүйгээр бид цааш нь урагшлах боломж нөхцөл байхгүй. Түрүүний эхний слайдууд дээр гарсан тэр хөгжлийн ялгаа, орлогын ялгаа, хүн амын төвлөрлийн ялгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц тогтолцоонууд яагаад тийм өөр вэ гэдэг бол бас шууд энэтэй холбоотой гэж үзэж байна. Хүний хөгжлийг хангах системчилсан цогц бодлогоо бид хэрэгжүүлэх цаг нь болжээ. Энийг хэрэгжүүлж бүсийн тэргүүлэх чиглэл, байгалийн нөөц, онцлог давуу талуудыг ашиглан ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх энэ ялгаатай бодлогоо хэрэгжүүл. Бид зөвхөн энэ бүс нутагт энэ байна гэдээ хайчиж болохгүй. Тухайн бүс нутгийн аймаг, сум, багийн хэмжээнд ямар насны, ямар хүүсийн, ямар хичнээн хүн амьдарч байгаа. Яг тэр асуудалд нь тохирсон, онцлогт нь тохирсон бодлогуудыг үндэс суураас нь эхэлж хийхгүй болвол нэг том макро асуудал ярьж явсаар угаад гол микро асуудлуудаа хайтсан ийм нөхцөл байдлууд байсан. Хүний амьдралыг бүтээмж, халамж гэдэг хоёр хэсэгт хувааж байгаа. Ургийн үеэс нь эхлээд цаашаа бол төрөх үе, нялх нас, тэгээд хүүхэд нас, эд нас, эдэр нас, ахмад нас гэдэг. Улс орнуудын хөгжингүү улс орнуудын хөгжлийн бодлогын стратеги бас жижигүүд байна тийм. Урагт байх үеэс нь эхлээд бүтээмжийг бий болох талаас нь анхаарч эрүүл, гоожилттой, эрдэм мэдлэгтэй, ухамсар төлөвшөлттэй, дээрээс нь мэрэгжил боловсролтой ба. Гэтэл манад эсэргээрээ бас явж ирсэн гэж хэлж байна. Төрх эмнэлэг, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль гэжсэн энэ хоорондох яг нөгөө жинхэнэ хүн болдог. Яг бүтээмжийн өндөртөө хүн болж төлөвлөж хүүхэд нас, нялх насын үндсэндээ бас орхигдуулж яваад гинт ихтэй сургууль, өндөр боловсрол гэж яваад ажлын байр гэж явахаараа нөгөө боловсон хүчний төлөвшөл, хүмүүжил, гүйцэтгэл, ур чадвар, хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвар гэдэг зүйл хаягдаж ингээд ажлын байран дээр гологдох, ажлын гүйцэтгэл хангалтгүй байх, бүтээмж байхгүйгээс болоод улс орны хэмжээнд үр өгөөжгүй ийм бодлогууд эзэнгүүдэх асуудлууд явдаг. Тэгээд гинт тэтгэвртэй гарч дахиад асуудлууд үүсдэг. Тэгвэл бид энэ хүний хөгжлийн бодлого, ажилгүйдэл хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлсэн үндэстэн хөгжингүү улс болохын тулд ургаас нь эхлээд нялх үеэс нь, төрх үеэс нь эхлээд ингээд бүр бодлоготойгоор орон нутгийн бүсийн хөгжилтэйгээ уялдуулж явъя гэж байгаа. Тэгэхээр энэ бүс орон нутгийн төвшин бүр тохирсон хөдөлмөрийг хэрэгжүүлэх ёстой. Бүсийн хөгжлийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнууд дандаа тийм байгаа. Яг тухайн аймаг, сумын гэдэг юм уу, тухайн орчин нөхцөлд тохирсон нийгмийн, эрүүл мэндийн, ажил хөдөлмөр эрхлэлтийн, орлогын гэдэг юм уу, ингэж тухай бүртэн хэрэгжүүлэх шаардлагатай бол 21 аймгийн 330 суманд өөрөөрт нь тохирсон өвөрмөц онцлогтой хөдөлмөрүүдэд хүртэл хэрэгжүүлж яаж бид энэ асуудлуудаа тэнцвэржүүлэх бодлого боломж бүрднэ гэж харж байна.